Сайн байцгаана уу арилжаа сонирхогч залуучуудаа. За орой үед нэлээд завгүй байгаад бичлэгнүүдээ оруулж чадсангүй. Яагаад завгүй байсан бэ гэхээр community-тэй зориулаад вебсайтаа бэлдээд бас давхар дараа дараагийнхаа хийгдэх үйл ажиллагаануудынхаа төлөвлөгөө боловсруулалтуудаа бэлдээд нэлээд завгүй байлаа. За вебсайтаа хийсэн шалтгаан маань болохоор нэгдүгээр community-ийн мэдээллийг ерөнхийдөө олон нийтэд түгээх зорилготой. За мөн тэгээд манай community яг яаж ямар хуу үйл ажиллагаатай явагдсан бэ гэдэг талаар мэдээлэх зорилготойгоор хийсэн байгаа. За тэгээд үүнд болохоор манай community хамт олонны хувьд болохоор манай гишүүд маань хоорондоо ярилцаад бусдаасаа ингээд төрүүлээд сурсан судалсан мэдлэгээ ингээд заа зөвлөөд ойлгохгүй байгаа нэгэндээ ингээд илэн далангуу маш нээлттэй харилцаад банкын идэвхтэй байдаг. Тэгээд дээрээс нь 7 хоног тутам би өөрийн хувийн шинжилгээ, анализ, чиглэл, оролтын төлөвлөгөөнүүдийг хуваалцдаг. Тэр бүхэн маань бас хадгалаатай явдаг. За тэгээд ерөнхийдөө бол 7 хоногт нэг лайв оролцоонуудыг ер нь ирээдүйд ингээд тогтмол хийгээд явах төлөвлөгөөтэй байгаа. Мөн дээрээс нь урамшууллууд болон community руу чиглэсэн үйл ажиллагаа чадварчуулах, урамшуулах тиймэрхүү аянуудыг болвол төлөвлөөд явж байгаа. За энэ зунаас бол одоо чаленж хийгдэж байна, bootcamp явагдаж байна, демо данс тэмцээн, лайв арилжааны тэмцээн гээд олон гойгоо үйл ажиллагаанууд тэгээд танхимын сургалтуудыг тогтмол хийдэг болох гээд маш олон төлөвлөгөөнүүдийг бэлдээд явж байгаа. За манай хамт олонны хувьд болохоор ерөнхийдөө удахгүй Discord сервер рүү шилжээд за 3 ангитай болж хуваарлагдаж байгаа. За эхний анги маань болохоор ерөнхийдөө арга барилаа эзэмших, 2 дугаар анги маань арилжааны туршлагыг хоримтлуулах, 3 дугаар анги маань арилжааны сэтгэл зүгээд за ингээд энэ бүх 3 ангиа төгссөн арилжаачин маань ингээд мэрэгжлийн одоо ашигтай арилжаачин гэдэг одоо нэр цолыг авах юм байна гэж манай багийнхны үгээс одоо дүгнж гаргасан гэсэн үг. За яагаад гэсэн бэ гэхээр за нэгдүгээр хүнд нэг тогтсон арга барил хэрэгтэй. Маш олон арга барилууд байгаа. Ашигтай гэдэг нь батлагдсан маш олон арга барилууд байгаа. Гэхдээ стил бид нар тэднийг сурсан ч гэсэндээ ашигтай байж чадахгүй байгаад шүү дээ, тэ. Тэгэхээр нэг гэсэндээ нэг арга барилыг эзэмшээд яг тэр арга барилын дагуу арилжсан өөр чухал байдаг. Тэр ерөөхдөө яг арга барилыг гарт нь оруулахын тулд нэгдүгээр ангийнхны одоо зорилго байгаа даа. За хоёрдугаар ангийн хувьд за энэ бол хамгийн чухал зүйл гэж би бас боддог. Арга барилаас сурсан ч гэсэндээ нэг л арилжаанд болж бүтггүй алдагдalхлийгээд ашигтай явж байгаа зүйл алдаа те хаана орохоо мэдгүй хаана гарахаа мэдгүй чартын хөдөлгөөн болвол нэгэн ижил бол харагддаггүй банкын өөр олон янзаар харагдаж идэг те гэхдээ цаана нь бол нэг тийм архитектор одоо нэг тийм арам явагтаад идэг. Тэрийг нь таньж мэдхийн тулд арилжааны туршлага гэдэг зүйл өөрөө хэрэгтэй байдаг. Олон төрлийн нөхцлүүд дундаас яг аль нь зөв юм бэ гэж таньж мэдэх тийм. Тэр үүднээс 2 дугаар ангийг арилжааны туршлага хоримтлуулах анги болгож нээсэн байна. За мэдээж бидний дунд халуун сэдв болж яригддаг тийм. Сэтгэл зүйн удирдлага гэдэг зүйл байгаа. За энэ маань 3 дугаар ангитай ерөөхдөө орж эхэлж байгаа гэсэн. Тэр энэ 3 ангийг давж чадсан хүнд бол одоо талгаатай амжилттай одоо ашигтай байж чадна гэдэг зүйлийг бол манай CVFX-ийн баг хамт олноос сурагчдаа бол гаргаж өгч байгаа. За мөн энэ бүх 3 ангиа төгсөлт нь ерөнхийдөө бол байнга хамт байж, байнга тусалд дэмжиж, эргэлзээг нь тайлж, мэдлэг туршлагаа байнгын хуваалцж явна гэсэн үг. Тийм одоо өдөг хүртэл ерөнхийдөө манай community нэгдсэнс хойш байнга тийм байгаа. Тэгэхээр хамт олонны талаар илүү төлөвлөгөө танилцуулна. За мэдээж манайтай одоо хамтарч ажилладаг Vantage Broker ба. За яагаад хамтарч ажиллах болсон бэ? Яагаад энэ брокерийг сонгосон бэ гэдэг танилцуулга видео бол YouTube хуудсан дээр бол байгаа. Та бүхэн маань үзсэн баг. Үзээгүй бол үзээрэй. Тийм. Судалгааны үр дүнд одоо хамгийн шилдэг гэж бодсон одоо брокер болж гарч ирж байгаа. За хамгийн гол зүйл нь вебсайтын маань хамгийн гол зүйл. За хүмүүс ингээд арилжаанд орохдоо хэдэн дотор орох уу, өрсөлдөөн яаж тооцоолох уу гэдэг зүйл дээр нэлээх асуулт байдаг. Тэгэхээр ерөөхдөө түнд зориулж лот тооцоолоор байгаа. Тэгээд ерөөхдөө та бүхэн өөрийнхөө арилжаа пэр дээр орох үн болон авах зарах тасны үлдэгдлээ оролцуулаад хэдэн дотор орох вэ гэдгийг энд тооцоолуулж аваарай. Мөн дээрээс нь
энд ирсдэж байгаа алдах мөнгө чин, авах ашиг чин хэдэн пипсийн эсвэл TP-тэй байгаа вэ гэдэг зүйл нь бол гарч ирнэ. Тэгээ мөн ашиг алдагдлын харилцаа буюу risk reward бодгийн хүртэл гараад ирэх байгаа шүү. Тэгэхээр энэ фичрийг бас та маань бас ашиглаарай. Тэгээд бидэнтэй холбогдохыг хүсвэл Telegram group рүүгээ нэгдээрэй. Telegram group-тэй илүү олон мэдээллүүдийг одоо маш идэвхтэй оруулж эхлэж байгаа учраас та бүх маань мэдээллээс оцрохгүй байхын тулд Telegram руугаа өнөөдөр нэгдэрэй гэж хүсэж байна. За бусад манай Instagram болон Facebook, YouTube хуудсуудыг дагаарай. Удахгүй маах Discord сервер маань харилцаанд орж эхэлж байгаа гэдгийг бас мэдгэдэг таатай. За одоо та бүхэндээ манай хамт олонны группт яг юу болж өрнөдөг вэ талаар товчхон танилцуулъя. За манайх бол ерөнхийдөө нэгдсэн шинжилгээний групп, хичээл болон шинжилгээ, чөлөөтөөрөө мэдээлэлгээд иймэрхүү өргөнүүдтэй байдаг. За та сонирхолтой байх бол үгээд манай хичээлийн группт яг юу болд юм бэ гэж танилцуулбал ер нь бол 1 сараас эхэлсэн. За түүнээс хойш 7 хоног бүр хичээл болон тухайн 7 хоногийн шинжилгээ, анализыг бол бүтэн сая өдөр болгон лайв хийж хүргэдэг. За дундуур мэдээж лайв харилцаанууд хийдэг. За энд хичээлийн группт бол видео хэлбэрээр болон текст хэлбэрээр бүх одоо мэдлэг олох зүйлсийг бол дандаа оруулж явдаг байгаа. За хичээлүүд маань ерөнхийдөө бол бүгд заагдаад дууссан. За тэгээ хэтэрхий олон хичээлүүд байгаа учраас одоо сайхан багцлаад маш богино хэмжээнд маш их мэдлэгийг илүү чанартайгаар, илүү олон материалуудтайгаар хүргэхээр хичээлүүдэд шинжилж бэлтэж байгаа гэдгийг бас тулахад даатад байна. Удахгүй хичээлүүд маш шинжлэхтэд орчихно. Тэгээд 7 хоног бүрийн хичээлүүд бол энд хуваалцаад ордог. Шинэ гишүүд маань ороод бүгдийн шууд үзэхэд бэлэн, бүгд хадгалаастай, тайлбартайгаа. За тэгээд ойлгохгүй зүйлээ асууад явхад бүгд гоё чаддаг хүмүүсийн тайлбарлаад би өөрөө бас байнга идэвхтэй байж сурагчдаа хэрэгцээг гаргаж өгч явдаг. За шинжилгээний өрөөнд бид нар бол дандаа хамтдаа шинжилгээг хийж, оролтын төлөвлөгөөгөө гаргаж хамтдаа ерөөдөө бол ашиг хийж явдаг байгаа. Манайхан бол сүүлийн үед бол маш хурдцтай сайжирч байгаа. 8 настай хүүхдээс 80 настай хүн өсчүүл хүртэл хийж болохоор юм шиг ер нь бол настай хүмүүс хүртэл орсон. Бүгдээрээ бас сүүлийн сарын өмнө орсон одоо хүмүүс бол бас нэлээ маш хурдан сайжирч бараг миний шаардлагагүй шинжилгээ хийж арилж яадаг болж харагдчихлаа. Энд бол үнэхээр баяртай байгаа. Тэгээд ерөөдөө би өөрийн хувийн оролтуудаа бол бүгдийг хуваалцаад явдаг. За энэний үр дүнгууд бол ер нь бол маш сайн байдаг. Та бүхэн орж ид харахад бол асуудалгүй байдаг байгаа. Тэгээд одоо өнөөдөр 6 сарын 5 болж байна. Бичлэг маань 6 сарын 6-нд орох бах. Тэгээд сүүлийн 2-7 хоног одоо бидний барьж байгаа арилжааны явц харах юм бол за анх 5 сарын 25-ны өдөр буюу одоо өнгөрсөн сарын 4-р өдрийн ерөнхийдөө арилжаа энтри нэгдсэн байгаа. За энэ арилжааны TP авах цэг маань 3450 дээр байгаа даа. Энэ арилжаа бол одоо хүртэл хаагдаагүй ингээд явж байгаа. За энэ үүнээс хойшоо бид нар дандаа оролтуудыг нэмж явсаар байгаа. За 5 сарын 29-нд дахиад энэ эндээс buy entry бол нээсэн байна. За үргэлжлээд энэ арилжаа маань хүртэл одоо явж байгаа. За түүний дараа өнгөрсөн одоо энэ 7 хоног болвол за энэ чэнэс ерөөдөө sale орж pullback-ийг дуусгах юм байна гэд buy ороод дахиад одоо үүнээс хойшоо баг 3 4 5 арилжаа араас нэмчихсэн. Бид нар ингээд buy entry-тэй явж байгаа. За үүний одоо яг оролт хийх үедээ бол бүгдийг хуваалцаад бид нар хамтдаа арилжаа бол хийгээд явсан байна. За энэ чинээс бидний одоо оролтоо ингээд хийсэн зураг процессыг харагдчихээн. Break-even хийлээ гээд орж ирж байгаа. За ерөөдөө ийм явцтай явагдчихээн. Дээр liquidity үүссэн байна. Дээшээ дарахын тодорхой боллоо. Тэгээд дээшээ яваад liquidity-г авсан энэ процессууд маань бүгд бол харагдчихээн. За энд ингээд энэ биткойны TP авсан зураг байна. За шинжилгээний өрөөнд бидний ингээд оролт нэмж байгаа бүх процессууд маань
бол бүгдээрээ байгаа. За энэ нөгөө оролт маань явж байгаа. Pullback орж ирсэн. Pullback санаас орж ирэх хүртэл тодорхойлсон байгаа. За pullback-ийн загвараа хэмжсэн. Яагаад pullback хаана дуусах вэ гэдгийг тодорхойлсон. Тэгээд дараа нь pullback-аас ороод бас тийшээ ингээд явж байгаа зургнууд байна. Энэ оролтын юмнууд явж байна. Манайхны оролт шинжилгээ хуваалцаж байгаа зүйлс байна. Дахиад оролт нэмж байгаа процесс маань байна. Тухайн оролт нэмсний дараа яаж явсан байна. Энэ бүх зүйлс гарч ирж байна. За тэгээд break even болох нөхцлүүдэд хүртэл ингээд бас хоорондоо ярилцаад явдаг. Break even тавих одоо break even хаана тавих ёстой вэ гэдэг талаар хичээлүүд хүртэл байдаг. Одоо жишээ нь энэ зурган дээр харах юм бол break even-ийг энд тавьж байгаа. Тэгсэн чинь одоо унахтаа break even аваагүй ингээд өсөж байгаа зүйл байна та. Ер нь бол тэгээд сүүлийн 7 хоногийн хувьд бол миний өгсөн шинжилгээнд дээр юу байсан бэ гэхээр би энэ нэгд өдөр орой шөнийн одоо 2 цагийн үед 1 цагийн үед ийм шинжилгээг бол явуулсан байгаа. За энэчнээс ерөөхдөө энэ хүртэл өсөөд энэчнээс pullback энэ хүртэл орж ирээд энэчнээс буцаад дэшээ өсөөд 3450 руугаа явна гэдэг шинжилгээг бол нэгд өдөр бол өгсөн байгаа. За үүний үр дүнд маргааш нь нэгд өдөр 2 дахь өдөр Азийн сешн дээр харж исэн чиг дээр хурж ирээд доошоо унаад явсан байгаа. За энэний дараа доошоо pullback TP бол ингээд хүрсэн. Мөн дээрээс нь хэмжээд за яг бүр наривчлаад хаана дуусах байсан бэ гэдгийг тодорхойлоод энд дуусах байсан байна гэж зөрүүлээд бол энтриг бол нээсэн байгаа. За тэгээд тэр энтри маань ерөнхийдөө энэ хөдөлгөөн байсан гэсэн үг. Энэчнээс сел ороод тэгээд энэчнээс зөрүүлж байдаад тэгээд энэ дунд 2 3 оролт нэмсэн. Тэгээд өнөөдрийн хөдөлгөөн буюу 6 сарын 5 4 өдрийн хөдөлгөөнд за энэ ч pullback-ийг ерөөхдөө хэмжээд энэчнээс ороод баг цагийн шилжилт ороод тэгээд дахиж нэмээд ерөөхдөө ингээд одоо тийшээ бариад явж байгаа хөдөлгөөн бол харагдчихэв. За бидний одоо сүүлийн 2 7 хоног ярилж байгаа. Ер нь бол ямар ч алдагдaltaгүй маш өндөр ашиг хийгээд бид нар явж байгаа. За мөн манай одоо community хэрхэн нэгдэх вэ? За community маань ерөөхдөө иймэрхүү байдалтай үйл ажиллагаа явуулдаг байх нь. За дан ганц групп дотор бичээс өөр юу хийд юм бэ гэхээр одоо 6 сарын 7 хоног буюу 6 сарын 9-өөс эхлээд 6 сарын 13-ны хооронд 1-7 хоног буюу ажлын 5 өдөр $100-ыг одоо $10,000 болгох челленжийг манайхан дахин хийх гэж байгаа. За энэ дээр дэлгэрэнгүй мэдээллээр дахин нэг видео оруулах болно. Та бүхэн мэдээллийг төрүүлж авмаар байвал Telegram сувгатаа дарж нэгдээрэй. За чаленж дууссаны дараа дараагийн 7 хоногс буюу 6 сарын 16-наас эхлээд сар гарны хугацаатай лайв арилжаа шинжилгээ буюу арилжааны туршлага олгох зорилгоор bootcamp хийх төсөл маань одоо аль хэдийн бэлтгэгдээд бэлэн болчихсон байгаа гэсэн үг. Тэр ерөнхийдөө та бүхний Telegram дээр нэгдээд community дээр бас нэгдээсэй гэж хүсэж байна. Энэ бүх зүйлээс хоцрохгүй эхнээс нь хамт явбал илүү одоо даваа талтай байх болно. Манайхаа одоо эхнээс ашигтай явж байна. Энэ бүх зүйлийг бас байнга хийгээд тахгүй тухай бүтээ ерөнхийдөө цаг нь болсон гэж санааслаад хийгээ явдаг. Манайхаа ерөнхийдөө арга барилаа эзэмшээд шинжилгээ хийгээд илүү ашигтай сайн явж байгаа болохоор дараагийн шат руу орох хэрэгтэй мэн гэж үзэж байгаа. За тэгээд манай группт хэрвээ нэгдхийг хүсвэл мэдээж Telegram групптэй нэгдээд тэнцэнээс бүх мэдээллүүд Telegram группт байгаа. Та бүхэн алгаслаггүй дээрээс нь ахвалаад авшин сайн уншаарай. Бүх мэдээллүүд байгаа. За манай сургалтад нэгдэх одоо шалгуур нь гэвэл за мэдээж Vantage дээр манай IP-гаар дансаа бүртгүүлэх ёстой. Тэгээд дээрээс нь насан туршийн сургалт буюу нэг удаа л төлнө. Тэгээд та бүхэн ямар нэгэн хугацаа заахгүй тий одоо бус сурвалжийг 1 сар ч юм уу 3 сар ч юм уу тийм зүйл бол байхгүй $100 төлөөд ашигтай болтлоо бидэнтэй хамт суралцж хөгжөөд явах бүрэн боломжтой тийм нөхцөлийг бид нар олгож байгаа шүү. За тэгээд эх 7 хоногоос $100-ыг $10,000 болох чаленж маань эхэлнэ. Тэрээс өмнө амжиж та бүхэн маань бүртгүүлээрэй. Мөн Telegram групптэй нэгдэж мэдээлэлтэй ойрхон байгаарай. Тэрний дараа залгуулад шууд bootcamp-ийн маань хөтөлбөр эхлээд явах болохоор амжиж бүртгүүлээрэй. Манай community-ийн үйл ажиллагаа ерөнхийдөө бол иймэрхүү байдалтай явагддаг. За хичээл арга барилаа эзэмшиж хүмүүст нь дараагийн түвшинд нь аваачих гад
олоод төслүүдийг ингээд хэрэгжүүлээд явдаг. Тэгээд маркетингийн хувьд бол сайн хийж чадахгүй, олон төс хүргэж чадахгүй байна. Яа тэгэхээр яг нөгөө сурагчтай илүү төвлөрөөд явж байгаа болохоор жоохон замуутай байгаад. Тийм болохоор бас олон бичлэгүүдийг бас ингэж оруулж сайн чадахгүй байна. Тиймээс та бүхнийг бас ингээд группт орж ихэд ингээд суулт ингээд community-д маань ингээд нэгдээд мэдээлэлтэй ойрхон байгаад ингээд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд эх 7 оноос манай challenge маань эхлэж байна. Тэрний дараа bootcamp маань эхлэж байна. Үүний дараа demo дансны тэмцээн, live дансны тэмцээн хоёулаа ингээд шагналын сантай ингээд зохиогдох гээд бэлтгэдэг бүх төлөвлөгөөнүүд гарцсан явж байгаа. Тэгээд та бүхнийг амжиж бүртгүүлээрэй гэж уриалж байна. За, YouTube дээр subscribe дараарай, бичлэгэндээ лайк дараад Telegram групптэй нэгдээрэй. Хамгийн чухал нь Telegram групптэй нэгдээрэй. Бүх мэдээлэл тэнд орж байгаа шүү. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая.